Сайн байна уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Подкаст маань уламжлал ясаараа Баянгол зочд худлынхаа байрлах The Corporate Улаанбаатар зочд худлын Chairman ресторанаас та бүхэндээ хүрж байна. Өнөөдрийнхөө зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний хүндэлж явдаг спортын мэрэгжилтэн жаргал маань миний урилгыг хүлээж аваад өнөөдөр надтай сайхан хөл бөмбөг спортын тухай яриад хэлэх гэж сууж байна. Сайхан намарчж байна уу? За сайхан баярлсан уу? Сайхан, та сайхан намарчж байна уу? Сайхан савлаггүй. Өрсөн маш баярлаа. Уулзаг уудсан биш үү? Яг гэсэн байна. Сая тэгээд дэлхийн аваргаас нэг том ивент боллоо. Бас завгүй байлглаа шүү дээ үндэ ихэд. Нойргүй, завгүй ядаргаанд ортол явлаа шүү дээ. Яг юм байна яг одоогийн байдлаар эрчим клуб юм. Эрчим чи 12 удаагийн аварга байлаа Монголын. 13 удаагийн аварга шүү дээ тий. Бас л ариун түүхт ягуу баг шүү. Эрчим клубын спортын захирал ерхий менежер хийж байгаа. За өмнө нь бол жаргал маань одоо Монголын хөлбөмбөгийн холбоонд бол одоо бүх албыг шүү дээ. Альбом бус албан ёсоор хасж ирсэн. За хамгийн сүүлд бол дэд гинсек хийжсэн тийм бага шүү. Тэгээд өнөөдрийн нэгэнт одоо хөлбөмбөг ярьсан чи бид хоёрын ярианы гол сэдв бол ерөнхийдөө бол хөлбөмбөг байх болов. За хөлбөмбөгөө сайн сайхан юу вэ? Манай лигийн сонин хачин лиг маань яаж байна? Амжилттай явж байна уу? Одоо эрчим клубээ ажиллаа аваад хөдөлгөөн ингээд дээд лигт буцааж оруулж ирлээ. Баяр үргээ. Баярлалаа. Үнэхээр бас хэцүү ажил байдсан шүү гэдэг сайн мэднэ. Нэгдүгээр лиг маань одоо бас чангарсан багууднууд анзаарсан их гой багууд шинээр гарсан мөлий. Бага багууд. Эрчим өөр ямар баг гарч ивдээш? Баард гарсан. Баард гарсан тий. Баард нэг ч хожигдохгүйгээр нэгээр гарсан. Нэгээр гарсан. Эрчмийн одоо шинэ залуу харсан. Тэгээд их таалагдсан. Үнэхээр гоё залуучууд гарч ирж байна. Альбаа юунес багийн спортод доод академи их чухал байдаг шүү дээ. Сургалт одоо доороос нь ундарч яадаг тэрийг бол тод жишээ харуулсаа одоо манай анхны клубүүд ирнэ шүү дээ. Тэр бас тийг төгс хийж чадсан. Одоо эрчмийн хідэн академи ямар шиг байдалтай? Үндсэндээ бол эрчим клубт 12 сараас эхлээд ажилласан. Тэгээд мэдээж амар босглон хэлэгчтэй босглон бүс захирал тэгэл Батнаас сайх болон ингээд эрчимд олон ажилласан хүмүүстэйгээ бол бид нар юнит руунд нэг юм төлөвлөгөө маяг гаргасан. Энэ бол 4 жилийн төлөвлөгөө гаргаад 4 жилийн хүрээнд ямар тогтолцоотой ажиллах уу? 2029 он буюу одоо 2026 оноос эхлээд явхад бол страдлаар оны дагуу системтэй доктортой бие даасан санхүүжилттэй бие даасан санхүүгийн тогтолцоотой гэх юм уу да. Одоогор бол таны хэлснээр бол клубүүд маань академидаа сурилж байгаа тий эцэгчүүдээс бид нар бол тодорхой хэмжээний авдаг тий. Дээрээс нь бивэн тэтгэжгээд мэдээж бол энэ зарчмаар бол альч клуб явна. Цаашдаа бид нар яг гэвэл 2026-аас ахуулаад 2028-29 он чинь юмс академи маань бол одоогор ингээд бүх насны бэлтгэл хийж байгаа тий. Андер 8-аас ахуулаад 10, 12, 14, 16 хүртэл ингээд явж байна. 16-аас дээшээ болохоор 19 нас. Тэгээд одоо нэгдүгээр лиг гэсэн бол одоо ингээд дээд лиг хүрлээ гэдгээр бол энэ бол Монголдоо дэрэн вестерн ч юм уу өөр одоо яг ийм бүх наснаа баг дамжтай клуб бол хуурах байхгүй. Тэгээд ч гэсэн энэ дурсаа дэрэн болж шиг байна. Өөр ингэсэн дэд бүтцтэй тэр нь бол даваад бол бас локейшн их чухал юм байлээ. Яг үнэ. Тийм учраас бидэнд бол яг Монголдоо бол байх жишээ зөндөө байна. Гадаад гэх юм бол бид өөрсдөө тэр Бенфика, Аякс за тэгээд Red Bull клубүүдийг нэлээд судаллаа. Яаж одоо яг энэ ундргаа байлгаад авах уу те? Зөвхөн клубын менежмент болон юу гэдгийг эцэгчүүдийн оролцоогоос гадна зөндөө зүйлс байгаа. Тэр бүгдийг бид нар системчтэй хэрэгжүүлээд явчих юм бол очих юм бол бодоод байгаа. Тийм учраас бид тэр 2026 оныг бол суурийн тавих жил гэж нэрлэлчихсэн. Зөв одоо. Тэнгуут нь 27 оноо бол бид нар одоо бэхжүүлэх жил ингэж авсараагаад 2029 онд бол бидний яг хүсэж байгаа нь бол Азийн академи нь бол жишээлбэл нэгэн жишээ тий. Цаашлаад бол Азида юу гэдгийг Сингапурын компани Rovers гэдэг клуб одоо би харж жишээ авч байгаа байхгүй юу. Тэр бол цаашаага Сингапуртай толгойцогч байгаа байнгын тэмцээнд ордог ч гэсэн Японы клубүүд, Тайландын клубүүд дандаа юм ах дүүсийн холбоотой. Өмнө болон бидний яриад байгаа санаа бол чин гэдэг клуб дотоод үйл ажиллагаа хилээд явж байгаа ч гэсэн цаашдаа бас юм бусад орны клубүүдтэй хамт ажиллагаа яваад суралцаад явбал ер нь бол би бол холбоонд тогтоож хэлж ирсэн, өмнө хэлж ирсэн, одоо ч хэлж.
заавал бид нар шинэ нийслэлд идэх шаардлага байхгүй. Тийм шүү дээ. Эдрэгүү хөлбөмбөг 100 жилээр урд бусад орнууд явж байна. Яг л Монголын хөрсөнд буухаар тэрийг нөшөө одоо юу гэдгийг сайжруулад авч явах тийм example жишээнүүдээ аваад хөгжүүлэх гэж болох юм. Наацхан цаг хэмнэ шүү дээ. Тийм. Таны асуусаар одоо эрчим клубын актем бол сайн явж байгаа. Одоо Баднасан ахын насарчууд шүтлэхэн дараагийн манай залуучууд маань нас настай аваад явж байна. Сая бид нар олон улсын тэмцээнд орж үзлээ. Таиландд 16 насны лигт манай хүүгүүд маань бас нэгд явж байгаа. Тэр багийг бол бас аваад ингээд Таиланд яваад олон улсын тэмцээнд үзлээ. Явахс медаль зулгаж ирлээ. Тэгэхээр сайн байлаа. Гоё. Цаашдаа бол нас насны англиа бид явуул гэсэн бодолтой байгаа. Мэдээ санхүүгийн асуудал хүнд учраас зөвхөн эцэгчүүдийн одоо оролцоо буюу тэр ачаалын эцэгчүүдийн нуун дээрс авахын тулд бид нар бас нэгэн итгэх спонсор гэдэг тийм нэг юм ажлын төлөвөө гаргаад явж байна. Та анзаарсан бол энэ жил манай Монголын маш олон клубүүд явлаа. Нарийн нэмэгдэх бүх клуб бодогдож явлаа. Тэ ихэнх нь би өөр бүгдээрээ гэхлээр биш баг. Гэтэ бол ихэнх нь медаль авч, бүгд медаль авч, хөрөл медаль авч, бүгд л амжилттай ирж байна. Дэлхийн арга боллоо гэж мэдэрч байна. Тэгэхээр яаж юм нэхээр Монгол хүүхдүүд маш авьяастай чадaltaй байна. Клубүүд нь ажиллаа хийж байна. Тэр үүнтэй холбоотойгоор бол яалтчгүй дээрээс тогтсон тэр систем л их чухал байгаа юм байна. Өөрөөр хэлбэл манай үлгэмгийн холбоо одоо ерөнхийдөө зөв менежменттэй боловсруулчвал уг нь бол тайд маань ажиллая гэдэг идэг. Клубын төвшөнд те. За тэгээ бас нэг асуулт сая төрлөө л дөө. Чинүүл клубүүд байна манайд үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад эрчмийг сонгосон юм? Яг хоо эрчмийг сонгосон шалтгаан бол мэдээж энэ legacy гэж байгаа. Түүх байна. Дээрээс нь брэнд гэж яриад байгаа. Тэгэхээр өөрөө нөгөө спортын бас нэг менежментийн сургууль төгссөн. Ухаантай тэгээд цаашлаад энэ клубын менежмент бол нэлээд их сонирхдаг байсан юм. Холбоонд багтааж. Тэгэж холбооны зохион байгуулалт менежмент бол сондоо яд бүтэн хамгийн хамардаг учраас клуб эдгүүднээс бол яг клубийнхаа дотоод үйл ажиллагаа болон цаашдаа яаж явах уу гэдэг. Миний хувьд бол 2013 оноос хойш одоо FIFA 9-ийн тэмцээн хийж байгаа. Тий. Энэ 4 сард өнгөрсөн 4 сард би Сауди Арабид Азийн хөлбөмбөг холбооны аврагын лигийн финалийн насрын буулгад байлаа. Тэгэхээр ингээд Аз Солонгос, Япон, Малайз, Таиландыг ингээд хараад хахад клубүүдийн хөгжил нь тэр сондоо бүр ингээд тасраад явчихсан. Тэр клубын хаус гэж одоо манай засгийн газар ордноос том. Тэ. Нэг клуб ихэд л өөр ингэсэн 7-8 толбаатай. Мерчендайз бүтээгдэхүүн гэдэг ч юм уу их дэлгүүрээс томч гэх тийм юм зөндөө байна. Яа хараад хахад ер нь бол клубын менежментийн гоё юм даа гэсэн бодлороо явдаг байсан. Тэгээд яг хуу клубуудаа санал тавьсан. Амар ажлын дарааууд маш тодорхой санал тавиад. Миний зүгээс бол эрчим гэдэг брэнд, эрчим гэдэг одоо энэ хүүхдээ 13 удаа клубыг бол бид нар бол зөв менежментэйгээ явуучих юм бол байх ёстой байранд нь 3-4 жилийн хугацаанд тавиад цаашлаад энийг нь одоо бий даасан санхүүгийн их үүсвэр олон талд гэж байгаа байхгүй. Зөвхөн одоо ивент итгэж болон одоо эцэгчүүдийн эндээ бол оролцсоноос гадна бизнесийн чиглэл рүү бид нар оруулах гэсэн тийм бодолтой явж байгаа. Тэр одоо бидэнд олон жилийн урд ингэж ажиллаа эхлүүлсэн явж байна. Яг хоо энэ жил бол чамлтгүй нэг явж байна. Клубын ертөнцид ингээд өөрөө ингээд саяг яг юм нэг хүл гэлгээд тавиад орчлоо. Тэгэхээр одоо өмнө нь болохоор чи клубыг гаднаас нь хардаг байсан шүү дээ, холбооны. Мэргэжилтэн маягаар. Тэгсэн чи ингээд дотор нь орсон чи одоо нөгөө бүх юм нь ойлгож эхэлж байгаа шүү дээ. Хоорондоо амар нэгт уялдаатай байх ёстой гэдгийг бол мэдрэгдэж байгаа шүү дээ. Лиг нь сайн байл, бүх шатны лигүүд нь сайн, зөв менежмент бодлого нь хүртэл зөв байх юм бол лиг нь өөрөө холбоо нь өөрөө нэр хүндтэй байх юм бол клубүүд дагаад хөгждөг, клуб руу дагаад санхүүжилт орж ирдэг гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй л байна л да. Одоо тод жишээ саксны холбоо гэдэг хичнээн гоё компаниуд тэр бүм барайл авчиж штэ. Лигийг ивент дэгж гин, багуудыг ивент дэгж гин. Нэг ойрхол жишээ байна ерөнхийдөө бол тий. Манай лиг ер нь одоо ингээд лиг дөрөвний яг жишээ татгаад одоо чи холбоогоо бөгөөд лигээ гаднаас нь харж эхэлж байна. Тэр ингээд үзэгч болчлаа шүү дээ. Бид эцээ гоё лиг гоё болох уу? Тийм ирээдүй байна уу? Тийм хандлага байна уу бидэнд юу гэж бодож байна? Би бол энийг ойрын хугацаанд буцаагаад тэр төвшөнд очих гэж бодож байгаа. Ягаад буцаагаад гэдэг шалтгаан бол яг 2013
15-аас 18-19 оны хувьд бол Монголын хөлбөмбөг яг идэх хөгжиж хийжсэн үе байгаа. Яг тэгэхээр 14 15 онд ч гойд жагаан захирал бас байсан. Энэ олон хэлцээ техник хэлсэн байсан шүү дээ. Тэгэхээр 6 жилийн төлхөө боловсруулад яг өмнө нэг 8 тэмцээнтэй байсан бол тухайд одоо нэг 50 тэмцээнтэй болцсон. Яг хүмүүсээ хэлж байгаа тодорхой олон тэмцээн байсан гэж ярьдаг. Тэмцээнтэй байж ижлэн хүүхдүүд маань өдөр тутам бэлтгэл хийгээд байна. Тийм шүү дээ. Тэр сурсан ур чадвар болон клубын менежменттэй клубын зорж байгаа энэ үйл ажиллагааг нь хаана гарах вэ гэвэл тэмцээндээ л гарах. Холбооч гэсэн маш олон төрлийн бодлого боловсруулж байгаа. FIFA, UFC гэл тэ. Энэ бүх бодлогын одоо үр дүн хаана гарах вэ тэмцээндээ л гарах. Тэр яг хажуугаас харж байгаа үнцг нь бол тийм байгаа. Таны асууснаар бол сагсан бөмбөг бол мэдээж одоо өөр төвшөнд очсон. Миний би бас Хосоотой хамт спортоос нэг жил ажиллах тийм завшаан тохиогоод сагсан бөмбөгийн зохион байгуулалтаараа сарах ийм боломж олгосон. Тийм. Энэ тал дээр ч гэсэн жоохон дуршлагатай болоод энэ бол сагсны лигийн зохион байгуулалт сагс хөлбөмбөг хоёруугаар ялгаатай юугаараа бас ойрхон байж болох уу гэдэг талаас бодсон зүйл байгаа. Лигийн хувьд болохоор яг 2023 онд намайг Сэлдэгс сурч авах үед бол Монголын хөлбөмбөг болбоо, Азийн хөлбөмбөг болбоо, тэгээд Европ хөлбөмбөг болбоод хамтарсан гурван гэрээгээр нэг 6 сарын хугацаатай лигийг тусна гаргах тийм төсөл байгаад яг зөв. Тийм тэрийг нь бол Олимпийн орон дээр тухайд нь бас би өөрөө Монгол дэрж нэг юм хөлийн хуралд оролцож танилцуулж ирсэн. Энэ төслөөр бол 2 жилийн хугацаанд яг та бидний одоо телевизээр үзээд байдаг лигийн бүтэц зохион байгуулалт юмнууд нь болгоод цаашдаа бол энэ үйл ажиллагааг нь бол холбооноос тусна гаргаад мэдээж одоо өмчлөх хэрэг мэдээж холбоонд байгаа. Зарах борлуулах буюу одоо брендинг цааш нь авч яваад зохион байгуулалтын өдөртний жишгээр буюу яг нь спокс засаг яаж авч явж байгаа. Ийм жишгээр хөгжүүлэх байдал 2 жилийн төлхөө хараад явандаа бол лигийн зөвлөл гэдэг бүтцийг бас тухайн үед лигийн холбооны зөвлөл байгуулсан юм. Тэр бол яг тухайн үед бол богино хугацааны хэлсэн. Цаашдаа бол лигийн зөвлөл гэдэг маань бол ингээд яваад байгаа биш. Бусдаа бие даасан компани болно гэсэн тийм бодлогоор явж байсан. Хамслаан тэгээд тухайн нөхцөл байдлаас янз янзын шалтгаанаар тэгээд энэ төсөл маань зогссон. Маш зөв зүйл байсан шүү. Чинь дэлхийн жижиг штэ өгнө. Дэлхийн том бүх лигүүд тийм системээр явдаг шүү дээ. Энийг бол ингээд наанта цаантаа бодоод үзэхээр зарим хөгжиж байгаа орнууд ч гэсэн лиг нь юунда холбоонд харилцаатай байгаа. Тэр нь тусдаа гарсан байгаа. Тэр нь яах нь вэхээр л тухайн орныхын улс төрийн байдал дээрээс нь хөлбөмбөгийнх нь одоо онцлог ч юм уу тий бүх зүйлээс хамаарч бид сайн судалгаа ажил гаргах хэрэгтэй юм билээ. Би бол 2023 онд энэ төслийг бид нар хэрэгжүүлээд явхад бол цаг хугацаа болоогүй болов гэж бодсон юм. Арай жоо хэрэгтүүлсэн болов тий. Яг би бол ерөнхийдөө бол бодлогын үед бол холбоонд харьяалагдах ёстой л бол альваач улсын лиг бол холбоо өөрөө энэ нэг жижиг шажиг юм руу ингээд бүх юм руу өөрөө ордгоо зогсоогоод магадгүй энэ үзэгчтэй болох асуудал менежмент тий. За магадгүй санхүүгийн харилцаа, за трансляц шууд дамжуулалт энэ жижиг шажиг юм салбарууд чаддаг мэддэг юм байгууллагууд нь өгчүүл өгнө бол тий. Хөвмөөгөө тохироод яа тийм тий. Тэгэх юм бол тэд нар ч өөрсдөө ингэж тэгж хөгжүүлээд аваа явчихна. Холбоо өнөөдөр яаж хүн дүүргэх вэ гэж бодож суухаар тэр тусдаа баг нь өөрөө тэр ажиллаа хийждэг тий. Холбоо бол одоо үндсэн бодлогоо бавьяал сууж явах ёстой газар юм шиг санагддээ шүү дээ. Энд бол хэд их нэг өөр их юм руу төмпөн шанаг руу орж гараас болдгоо юм шиг байна. Олон жилийн туршил тэгээд яваад ирсэн. Яг тухайн үед Монголын хөлбөмбөгийн одоо тоогоо их юм уу да саарламдаг шүү дээ. Тий. Босод амтай харьцуулахад бол яг гоо таны хэлснээр мэдээж явандаа тэд жишг рүү орж магадгүй тий. Одоо болсон хүчин гэж чухал байгаа. Дээрээс нь клубүүд маань ч гэсэн яг сүүлийн 2 жилийн хугацаанд би одоо ингээд таны хэлснээрээс нь хажуугаас нь харж байгаа тохиолдолд клубүүд үнэхээр мундаг залуучд гарч ирж байна. Тусдаа менежмент хийгээд явж байна. Аль болох холбооноос хамааралгүй үйл ажиллагаа аваад явж байна. Тэр бол болж лээ. Одоо тусдаа тэмцээгээд эхэлж байна тий. Өөр өөрсдийнхээ лигээ хийгээд эхэлж байна гэдэг чинь заавал холбооноос хамааралгүйгээр явж байна. Холбоо зөв бодлогоо барайл явж байхад бол тэр тогтолцоо болон дүрм журмын хувьд нөгөө зарчмын тогтоогод өгөхөд бол тэгээд цаашдаа клубүүд бий дагаад явах боломжтой. Энэ нь бол эцсийн чинь нөгөө эдийн засгийн хувьд ч гэсэн цангууд олгосоо ч гэсэн заавал холбоо хараад суугаад байгаа ш. Өөрсдөө судлах боломжтой гэдэг бол клубүүд бол юу гэдгийг үзүүлээд эхэлж байна л да. Баахан л хий эргэл нэг машинаар бол бидний шавард баахан хий эргэцэн хайрын цаг хугацаа л байна л да. Одоо энэ сүүлийн 18 19 он өнөөдөр чи 26 он энэ хооронд чинь өчнөө гоё залуучууд төрөөд ингээд
баг энэ л одоо цодгоо тайлхан тайлаад явж штэ. Хугацаа гэдэг чинь маш хурдцтай юм чинь. Тэгээд жаргал маань бас нэг зүйлийг дурдмаар санагдтыг. Маш их олон холбоод маш их энэ спортын холбоодод ажилласан, өөрийгөө сорьсон, мэрэгжилтийн юм хүн байгаа. Маш их хүн бэлтгэсэн. Одоо гэхэд төвлөрш сэлэмний холбоонд бас ажиллаж байна. Сеулд бас сурж байхдаа таеквондогийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан. Энэ их олон хүмүүсийг бэлтгээд одоо энэ гадуур зохиогдож байгаа тэмцээн, лиг бүх юмыг л одоо оролт жагийн бэлтгэсэн хүмүүс зохион байгуулдیں۔ Шүү дээ үндэ хэлэхэд. Манай тэмцээний ерөнхийдөө шүү. Зөвхөн хөл бөмбөг биш. Сайн наацхан ингээд таеквондо аяг том тэмцээн боллоо тэмцээн. Манай тэмцээний зохион байгуулалтын ур чадвар ер нь нэг үед бол сайн хөгжиж шиг болсон би надад харагдаад байна. Олон улсын стандартд нийцүүлж чадчихээн. Тэ? Тэгэд энэ тухайг бидэнд Монголын харьцуу саяхан л нэг жоохон таарах юм байлаа шүү дээ. Тэгэд одоо жудогийн олон улсын тэмцээнүүд, гран принууд ямар гоё хийж юм тэ. Сакс маань ингээд спортын холбоо, дотоодын гишүүн холбоогоо ярихад бол бөхчөө сакс, волейбол, жудо, таеквондо бүгд л дээрээ нөгөө юу гэдгийг том холбоо байгаа шүү дээ. Азийн ерөнхий холбоо нь тийм. Олон улсын бодлогын холбоо байгаа. Тэр бүгдөө ингээд одоо гайдлайн гэж байдаг, журам гэж байдаг. Жишээл Азийн хөлбөмбөгийн холбоонд бол бид нар бол FC-гийн operational manual гэдэг зүйлийг бид барай явж явахд бол энэ тэмцээнийг А, Б-г яаж зохион байгуулах стандартууд гэж байна шүү дээ. Хэлбэр зөвлөмөд стандартын дагуу яв. Тэр миний харж байгаагаар бол бусад холбооч гэсэн адилхан тэр стандартаа барай л явж байгаа. Тэгээд ч одоо сүүлийн 5-6 жилийн хугацаанд бол манай бусад холбоотууд бол маш олон тэмцээн сургалтанд оролцож байгаа. Очоод харж байгаа, сурж байгаа. Мэргэжлийн хүмүүс нь бас тухайн холбоотод ирж заавар зөвлөгөө өгч байгаа тийм. Ялангуяа энэ жил бол тэр таеквондо, жудо, одоо сая волейбол бол гайхалтай болоод тэглээстэй гоё шин. Тэгэхээр чин энэ бүх зүйл дээр бол мэргэжлийн хүмүүс нь ажиллаж байна. Дээрээс нь одоо ганцхан хөл бөмбөг юм уу, сакс бөмбөг ч юм уу гэх мэргэжлийн хүмүүсээс гадна энэ тэмцээн гэдэг чинь ивент менежмент болчиход байгаа. Яг үнэ. Одоо Азийн холбоонд бол тэмцээн гэдэг тусдаа хэлцэхээс илүү ивент менежмент гэдэг хэлц болоод тэрнийхэн дор нь бол юм өрхүүлэн дор шууд дамжуулалт, хөл мэдээлэл, маркетинг, брендинг, commercial ингээл явж байгаа. Зохион байгуулалт, security бүгд. Энэ тал дээр бол энэгээр дагнсан бас энэ мэргэжлийн залуучууд маш олон гараад ирсэн байна. Энэ залуучууд бол ингээд ажлаа бас бүх төрлөөр хийж байна. Жишээл одоо спортын залуучууд хүртэл одоо энэ жил ингээд маш амжилттай мотоспорт хийгээд явж байна. Яаж нэхэр ингээд бүгд юу гэдгийг ур чадвар хөдөлгөөн өргөсгөөд салбаас тийм шүү дээ. Тэр олж авсан experience-ийг чи аль ч талбар дээр авчи хэрэгжүүлж болно шүү дээ. Тийм. Одоо ингээд олон улсад Солонгос жишээлбэл олон улсын таеквондогийн тэмцээнийг хийгээд Тайландд очиж ингэж хийгээл ингээл явж байхад яаж юм бэ? Нөхөд зохион байгуулалт адилхан шүү дээ. Тийм адилхан тийм. Тэгээд талбай болон өртсөж байгаа техникийн стандартууд өөрөөс биш. Гаднах зохион байгуулалт бол нөхөдөө шууд амжилт бол мэдээж ямар байх вэ тийм. Commercial юм бол жоохон ижил төсөө зүйлс байдаг учраас тухайн спортынхаа техникийн онцлогуудыг л сайн ойлгож аваад бэлдсэн тохиолдолд аливаа спортыг бол төвчөнд хийх боломжтой болсон. Тийм учраас Монголд бол одоо аль ч спортод олон улсын тэмцээний өндөр чанартай юм. Дээрээс нь телевизийнхэн ч гэсэн одоо би одоо энэ писэн тийм зарим удаа волейбол шууд дамжуулсан залуучууд бол ингээд яаж шууд дамжуулах вэ? Камер нь ямар ах хэвтэй тийм ямар одоо техникийн үзүүлэлтүүдээр ээж чинь чанартай үзүүлэлт гаргах юм зэрэг нь бол ойлгомжтой болсон. Энэ тал дээр бол би бол сэтгэл амартай гэдэг телевиз хараад үзэж байхад үнэхээр кайфтай үзэж байна. Манай лиг одоо сая техникийн сэдв үндэс бас асуучмаар санагдал дотор захтнал. Манай лиг эх жилээс ер нөгөө олон улсын жишгийн дагуу ингээд вар мараа ажилуулах болов хэрэгжих болов манай Монгол вар систем үү? За вар бол цаасан дээр бол ерөнхийдөө орж ирээд бүх удаж байгаа шүү дээ. Удаж байгаа хүн болоо мэдж байгаа тийм. Янз бүрийн хол семинарлын тухай ярьсан. Бодитоор оруулж ирэх тухай гэх юм бол яг хуу миний харж байгаагаар бол ингээд зарим нэг тоглолтод бол ашиглаад явж байгаа гэж бодож байгаа. Яг бүтнээр нь ингээд оруулж ирэх юм бол мэдээж нэг том бүлтгэл шаардлагатай. Тэс дахиад нэмэлт санхүүжилт хэрэгтэй болох байна. Энэ тал дээр одоо яг сүүлийн 2 жилийн нарийн ширийн мэдээлэл байхгүй учраас шууд тийм байна гэж хэлэх хэцүү байна. Тэгвэл асуудал чинь шүү дээ. Гаднаас хараад юм хэрэгтэй юм байна гэж мэдэрч байгаа шүү дээ. Тэгээс гоё шүү дээ.
Аливаа юм чи асуудлыг урд хойно гарч ер нь бүх асуудал чинь л олон талтай шүү дээ. Одоо баарыг хэрэгжүүлэх юм наацх нь шууд амжилт маш өндөр чанартай гэж байгаа. Дээрээс нь тоглолтын юм одоо тоглолтоос 4 цагийн өмнөхөд чинь олон стандарт бол calibration байх хэрэгтэй гэх зэрэг ингээл болсон хүчний асуудал энэ дээр зөндөл байгаа. Энэ тал дээр яг хөлбөмбөг холбоо тэгээд хийж байгаа гэж бодож байна. Одоо ингээд хөлбөмбөгийн холбоо бас нэг салшгүй нэг хэсэг орон нутагт одоо маш хүчтэй хөгжиж ийн л да ер нь хөлбөмбөгийн төрлийн спорт гэдэг. Одоо энэ аймагуудад бүгдээрээ стандарт талбайтай болчлоо. За хувийн аж ахуйн нэгжүүд, дунд сургуулиуд, дээд сургуулиуд бүгдээрээ талбайтай болчлоо. Нэг үеийн үед бол дэд үтсэх гоё хөгжиж шүү. Тэгээд өдөөний хөлбөмбөг гэж ярил л да. Орон нутгийн хөлбөмбөг. За саяхан санагдаж байна ингээл овсынхан гэл ховдынхан, дордынхан гэж ярьдаг байсан те. Эсвэл сайн тамирчид мундаг клубуд гарч ирж ирсэн шүү. Тэр байна юу н одоо анзаарах судалгаа байна уу? Хөгжиж гин үү? Эсвэл одоо энэ холбоо тэднийг яаж зохион байгуулж гин? Дэмжиж гин үү? Тэ? Анзаарсан уу? 2012 онд бол FIFA-гаас Grassroots гэдэг төлөвлөлийг хэрэгжүүлсэн. Хойд энэ Скватер буюу одоо нэг Жингсийн талбайд бол 21 аймагаас хүмүүсийг авчираад ингээд бэлтжижсэн. Тэр үед бол дандаа Grassroots-ийн анхны багш нар гарч ирээд 21 аймагтаа юмудаа ажлуудаа хийгээд ингээд явж байгаа. Давхар холбооноос бол орон нутгад чиглэсэн хамгийн том төсөл нь бол өмсгийн цом байсан шүү дээ. Өмсгийн цомноос нь хөгжиж дараа нь хурлах хэсгээд. Энэгээр бол маш олон тамирчид гарч ирсэн. Тэгээд орон нутгийн манай ах дүү нар бол англи хэлдэг. Энэ тэмцээн бол маш стратегийн хувьд бол маш чухал байсан. Техник спорт талаас нь мэдээж ойлгомжтой давуу тал нэг байна. Дээрээс нь одоо ус зохион байгуулахад тэрний дараа бол усын залуучууд бол баг тайлан мэдээлэл өгч ирсэн шүү дээ. Тэр бол ийм юм ашиг болоод ийм тэмцээнээс олж ирсэн одоо экономик талаасаа бол ингэж хөрөнгө оруулалт тэгээд тэтгсэн гэсэн тоо гаргаж өгч ирсэн байхгүй. Тэгэхээр бол тухайн тэмцээнийг тухайн нутаг нь аваад зөвхөн тэмцээн зохион байгуулах гэхээс илүү бас тухайн аймагтаа хөрөнгө оруулалт оруулаад явж байгаа. Орон нутгаа сурталчилдаг тийм байдлаар бол явж ирсэн гэж бодож байгаа. Сүүлийн 2-3 жилд яг одоо орон нутгийн зүгээс хэм бол яг клубүүд бол орон нутгийг очиж тоглодог болсон байна. Тийм сайхан мэдээлэлээр бол Скватер дутгууд тэмцээн болгож байгаа маань ингээл хүүхдүүд явах чинь манай арчим клубээс ч гэсэн явах байгаа. Тийм. Тэр бол нөгөө доод насны тэмцээн юм уу? Тийм хүүхдийн тэмцээн болж байгаа юм байлээ. Тэгэхээр талбайгаа бол зөндөө болж байгаа. Стандарт гэдэг нь бол мэдээж салхи стандарт хэлхүүд бас нэг гэсэн юу байгаа шүү дээ. Тийм. Яг уу тэгээд төгөөс хийгээл дид үтсээ гэхдээ би шорон дээр чулуун дээр тоглоснаас дээр болсон л да нэг үе бол гоё болсон. Усан талбайтай аймагуд бол зөндөө болсон талах шүү дээ. Наацхан ингээл хувийн аж ахуйн нэгжүүч ямар ч гоё талбай хийдэг болсон. Дээд сургуулиуд, дунд сургуулиуд тий. Эрийг нэг жоохон эргэлтэнд оруулдаг л болчихлоо гэнэ. Тэгээд өөрөөр хэлбэл сая ингээд ярианаас чинь л ингээд дараагийн асуулт маань ургаал гараад ирлээ. Бид ер нь ингээд клубын хүүхдүүдийг татахын тулд тий одоо клубүүд мэдээж ингээд сурчлагаагаар хийдэг л баг л та тий. Дөрөв ингээд дурдсан шүү дээ ингээд локейшн маш чухал байдаг. Эрчим одоо хуучиндаа тэр ТЦ-ийн тэнд л байж байгаа юу бэлтгэл. Өөр газар хийж гэнэ үү? Одоо энэ 12 хүртэлх насны багчууд нь бол энэ нутгийн төвд энэ холбооны талбай дээр хийж байгаа. Оо зөв. Нөгөө жижиг талбай дээр хийж байгаа. 14-өөс дээшээ нас нь болохоор одоо ТЦ төрийн талбай хийж байгаа. Тэгээ хотын төвд карны талбай бид ингээд боломжоор гаргаж ирээд нан замлах юм бол бас нэмэлт анги авах юм уу юм байна. Яг л судлаа л хийж байгаа. Судлаа л. Талбай их байна. Бидний дөрөв ярих гэдэг санаачлал өмнө гээд харилцаа холбоотой ажиллаад дээд сургуулиуд ч юм уу дунд сургуулиуд ч юм уу гэдэг талбайгаа ашигтайгаар нэг шийдчихвэл эргэлтэнд оруулаад гэж боддог. Яг чиний хэлдэг зүг баггүй. Чи ингээ юм болгоно ингээд нарийн лөө норж мэд судалгаа хийцэн хүн болчиход тгийж ярьж байгаа. Яг клуб секц дугуйн ажиллаж локейшн маш чухал. Эцэг их чи хүүхдээ аюулгүй нөхцөлд хөргөж өгөх авах те. Энэ чинь аюул чухал байдаг. Гоо одоо манай төгжрөл юу вэ? Хичээл саруулах нь юу вэ? Бүх одоо юм нөхцлүүдийн бодолцох хэрэгтэй болчихсон. Энэ гоё олон талбайнуудаа ингээд тэгээд холбоог одоо хоёлаа нэг яриад яах вэ? Тэгээ өвсгөө ойлгомжтой бүх юм болдгоороо болох бах. Тэгээд
Одоо манай боловсон хүчний талаар л жоох ярмаар санагдаад байна. Яг гэвэл чи өөрөө энэ боловсон хүчнтэй өөрөө гар ханцуу шууж ордог л хүн л дээ. Өөрөө ч тийм хүн байсан холбоонд. Одоо бас тэгээ ирч. Манад ер нь дасгалжуулагчийн төвшин. Одоо энэ холбоо нөгөө манад ирээл аюу гоё ABC бүх төвшний курсууд хийдэг байлаа шүү дээ. Би ч өөрөө бас тэрэнд суугаад явж лээсэн. Энэ төсөл маань хэрэгжиж байгаа юу? Болцсон уу? Ер нь их зогссон юм шиг санагдсан тий. Дасгалжуулагчийн курсууд маань яг хоо төр зөөр таны сууж явах үеийн болон одоо юу гэдэг нь 7 8 10 жилийн өмнө бол мэдээж Ази Олимпийн холбоо FIFA-гаас бол заашгүй инструктор томилоод холбоо болохоор ингээд хоёр жишээлбэл 2027 онд тим сургалт авнаа гэсэн зөвсөлтийн ингээд холбоор өнгөт нь тэрийг нь бол Ази Олимпийн холбоо FIFA-ны аппрув хийгээд тэгээд календартаа зоогоод ийм сургалтуудыг Ази Олимпийн холбоо FIFA-гаас аппрув хийсэн учраас бид ингэж энийг хэвлэлгээд ингээд явдаг байсан юм. Сүүлд яг хуу 2017 оноос хойш би бол нэг тэмцээн зохион байгуулалт хэлцэж ороод техникийн асуудал руу нэг орох байсан. Над байгаа ойлголтоор бол сүүлийн хэдэн жилийн яг хэдийн сайн мэдэхгүй хэдэн жилийн хугацаанд бол Ази Олимпийн холбооноос зайлшгүй одоо нэг инструктор явуулаад байх шаардлагагүй. Яг бол өтөдрөгөө энэ ч одоо ингээд юм хөгжөөд одоо CTS хүн бол BTS хүн бол ET болоод ингээд явж байгаа шүү дээ. Тэгээс инструкторын сургалт бол тусдаа зохион байгуулдаг байсан. Тэгэхээр Монголд одоо жишээлбэл ABC гэсэн инструкторууд бий болцсон. Тэр хүмүүс нь бол Ази Олимпийн холбооноос ирэх болгоцсон байдаг учраас жишээлбэл одын анхан шатны сургалт ч юм уу C ч юм уу тийм. Тэр сургалтын бүр B-ийн ч юм уу. Тэр сургалтыг нь бол тухайн гишүүн холбоо стандарт шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хийх нэмэлт нэгдсэн. Тэгэхээр хөлбөмбөгийн холбоо бол ингээд сүүлийн хэдэн жил бол өөрсдөө сургалтуудаа хийгээд явчихсан юм. Өвж. Бараг л тэрэн дээр дээ. Тэгээд энэ чинь өөрсдөнд бидэнд ч гэсэн өөрсөнд аюу тум туршлага болж хоёр нь өв болж үлдээ шүү дээ. Тэгээд тодорхой зэрэглээс дээшээ явах юм бол мэдээж нөгөө олон улсаас хүмүүс нэр заадаг ч юм уу. Мундаг багш нар ирдэг байсан шүү. Манай ч Сингапур багш байсан шүү дээ. Халзан чанга багш байсан шүү. Үнэхээр сэтгэлээсээ тий. Үнэхээр юм мундаг багш байсан шүү. Тэгээд одоо ингээд дасгалжуулагчтай л ярил л дээ. Гаднаас дасгалжуулагч яг хуу санхүүгийн боломжтой нь бол авчиж чинь. Японоос ингээл гэр ханаас Европоос. Манай Монгол дасгалжуулагч нар бас нэг үеэд бол бас олон улсын жижигт хурж эхэлж байна. Одоо эрчимдэр ерөнхий дасгалжуулагч баг Батнаас авах байна уу? Батнаас авах. Сая бол тэр Орог сайхан гээд бас ЭД дасгалжуулагчийг ажилуулсан. Тийм сүүлийн 4 тоглолтын дээр сайхтай хамт ажилуулад тэр хүмүүс ч гэсэн бас доороос дээшээ баг гарах туршлагатай нөхөр гэдэг үднээс бас нэмэлт бэлтжил байгаа байж тээ тий. Гарч ирсэн. Ер нь дасгалжуулагчид бол одоо шинэ залуу юм гарч ирж байна. Хуучин шигшээд тоглож байсан залуучууд маань одоо ингээд нөгөө зохих насны хүрчихсэн. Бас зохих төвшөндөө хүрсэн учраас одоо ингээд та ажилласан бол дээдлийн 1-р лигийн клубүүдийн баг 50-60 хүн дандаа залуу болсон гэж тэгсэн биш үү? Залууч тэгсэн бол явчихсан байлээ. Бас нэг зүйлийг бас тавчхан хоёлаа нэг ярьчмаар санагдаад байна л да. Сонгуульд бас нэрээ дэвшүүлээд амжсан. Манай жаргал маань. Тэгээд гинтээ нэг үйлдэл хийсэн шүү дээ. Нэг нэрээ татчих авт. Тэр ер нь яагаад гэсэн бэ? Одоо нэг гард магнат боломж олгын монголыг гээл нэг тайлбар өгчсөн байсан. Тэр ч яг одоо ингээд нам танцаан тайруул баг дуусчихгүй яриа бол ойлгомжтой нэг зүйл нь бол мэдээж юу гэдгийг гуруулаа юм уу дөрүүлээ нэр дэвших бол мэдээ санал авах. Сарны штэ бас тий. Тэгээж одоо цаг нь болоогүй ч юм уу эсвэл одоо тухайн үедээ үүссэн нөхцөл байдлаас хамаарал үлзий алтай аудитор маань бол тийм шийдвэр тухайд гаргаж ирсэн. Гардаа бол тэгээд ойлгомжтой бүх хөдөлмөрчдийн одоо юу гэдгийг итгэн аваад тэгээд дараагийнхт нь бас ерөнхийдөө зүгээр би зүгээр миний хувийн бодол шүү. Таасан малгай өмсөд хуурж байгаа юм биш. Та нар шиг юм гоё бодолтой, та нар шиг юм туршлагатай юм залуучууд сайн хөлбөмбөгөө мэддэг, энэ төрлөө мэддэг хүмүүс ч. Тэгвэл одоо тэр ордонд чарны нэг л хөлбөмбөг гэдгийг сайн ойлгоогүй хүмүүс байна шүү дээ. Манай Жука бид хоёр бас энэ тухай ярьсан нэвтрүүлэгт. Тайд маань сайн дэвшээд, сайн ингээд ойлгуулад гараасаа гэж бийс. Дотроо маш их хүсдэг шүү дээ. Одоо та нарын 90 үгээс ирсэн. FIFA-д ч хүлээн зөвшөөрөгдсөн. ТV-ийн холбоонд ч гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн. Мэргэжилтэнгүүд ч гэдэг үндэ л. Манай ерөнхийдөө ингээд чи ингээд бас цаг маань ч гэсэн нийлээ явчлаа. Ерөнхийдөө манай хөлбөмбөгийн хөгжил бид юу хаана явна? Харьцуулаад хэлээч. Тоо баримт ирэх юм бол хаана явж байгааг нь одоо ингээд
сошиалаар сайн зарлж байгаа. А яг бодит байдлаар буюу одоо ингээд хөгжил гэдэг үүдээс юугаа бас тодорхойлох гэдэг харж байна л да. Академийн хүүхдүүдийнхээ амжилтаар ярих юм бол манайх алаад байгаа одоо бол гасан бол хөө сайн явж байна те. Олон улс дандаа медаль авч байна гэдгээрээ. Тэнгүүд ерөнхий хөгжлөөр харах юм бол тэр чинь тодорхойлох ганц зүйл байгаа нь мэдээж шгшээгийн амжилт байгаа шүү дээ. Тэрнээс одоо өсвөрийн шгшээ баганд байгуулад идэг. Тэнгүүд тэр чинь болохоор юу гэдгийг ранкингд нөлөөлөхгүй. Ранкинг нөлөөлөх гол зүйл нь бол мэдээж би А-багийн шгшээгийн тоглолт байгаа. Тэр чинь шгшээ баг маань сүүлийн илүү дамжиж үзүүлээг учраас энд байгаа баг. Яг хөө чинь бүх юм одоо ингээд шууд болчихгүй цаг хугацаа харуулах баг. Би түрүүний дахиад хэлэхэд бол ингээд клубүүд нь өөрсдөө бие даасан одоо бодлоготой, тогтолцоотой, санхүүгийн өөр олон төрлийн их өсвөртэй байгаад ингээд явж хахад бол мэдээж клуб сайн байгаа тохиолдолд холбоонд бол эрг илүү үзүүлнэ. Яг ялангуяа зүүнүүд Азийн холбоодод болдог. Янмар бас гайгүй болж эхэлж байна те. Ялангуяа одоо нөгөө сайн орнууд Малайз, Тайланд, Сингапур хэдэж яг дэмжижгээр л явж байгаа. Холбоо нь бол ингээд үнэхээр ажил хийгээ явж байдаг. Клубүүд нь бол яг яалтчгүй бие даасан бүтц учраас хөгжлөөгөө тодорхойлоод явдаг. Ялангуяа клубын төвшөнд бол клубүүд маш сайн амжилт үзүүлдэг, сайн болцдог. Клубүүд эмцээ маш их болсон. Клуб чанартай байх юм бол тоглогчд нь тоглогч чанартай хөө мэдээж ингээд шгшээд очиад явна гэдэг зэрэг. Ингээд нөгөө тийм сайклүүд гэдэг яг одоо бол хөгжил яг үе хөөх юм бол бас үүдгийн шинэ өдөрлөг гараад жил болж байна. Мэдээж ингээд оройж энэ жилийн дараа бид нар нэлдэх байх гэж бодож байна. Яг хүмүүс ингээд шүүмжлээд идэм л дээ. Идэвхтэй шүүмжлдэг хүмүүс байд. Зөв байх ёстой. Альваа орчинд бол шүүмжлэгүй бол явна. Ямар ч ажил, ямар ч салбар байхгүй. Ингээд үр дүн гарах хугацаа болчлаа штэ гэж хүмүүс шүүмжилдэг. Зээ гоё болох юм байл гэдэг. Тэгэл одоо үед ч гэсэн тэмцээн зохион байгуулалтыг бол шүүмжлэх хүмүүс их байсан шүү дээ. Чадвар болохгүй нэ дээрээ гэл. Яг чинь тэгэл үүдхийн өөсөл хамгаалал явах байх. Шүүмжлэх бол зөндөл байгаа. Эзэн хаана шүүмжлэх үүдэх юм бас тэгэл асуудал. Манайх ч яг нэг хэд хэдэн орнууд тийм байна л да. Одоо Оросын холбооны улс манайх ч бас багтж байна. Байгаль орчноос ус цагуурын уур амьсгалынхаа юунаас шалтгаалаад лиг маань ингээд нэг яг идэ өвлийн үед ингээд завсралчтай гэдэг. Лигийг яагаад ингээд зуны цагт хийж болдгоо юм бэ? Гол нь та нэг өмнөх юм ярих гэдэг шүү дээ тийм үү? За өмнө нь бол яг 4 сард хийгээд 3 сарын сүүлээр цас сайлангууд ч юм уу цастай гойд нь хийгээд ингээд явдаг байсан. Тухайн үед нь бол яасан гэвэл бас л бидний одоо гол клубүүдийн орцдог тэмцээн маань бол анх президент кап байсан тийм. Дараа нь FC кап болсон. Өдрөл нь бол тэгж эхэлдэг байсан байхгүй юу? 1 сард эхэлдэг, 2 сард эхэлдэг. Тэгээд ингээд яваад дуустдаг байсан. Одоо болохоор Азийн Олимпийн холбоо төр удирлаас солиод 8 сард удирлаа эхлүүлдэг болсон. 8 сард урагшин шатны яваад 9 сараас хэсгийн тоглолтууд нь яваад 5 сард өргөжлээд 5 сард одоо Азийн Олимпийн холбооны бүх тэмцээнүүд хаалтайгаад дуустдаг. 5 сард. Тэгэл 6 сар, 7 сар, 8 сар олон улсын том тэмцээнүүд болдог. Маш олон тэмцээнд болцсон. Андер 17, 19 юм гэдэг тэр нь болох нь гэдэг болдог. Тэгээ 8 сараас дахиад ингээд ийм сайклаар орсон байгаа учраас нөгөө лигийн төсөлтөй уялдаатайгаар ер нь бол тухайн үед нь бас амраа ачуугаах тухайн зөвлөлийн гишүүд босод хүмүүс бол тийм шийдвэр гаргаж ирсэн л да. Бид нар л ярилцж байгаа. Бас энэ чинь зүгээр нэг өглөө босоод тий. Судалгаатай харж ирж байгаа. Ямар ч байсан бид нар бол сайклаад авах хэрэгтэй. Нэгдүгээр зүйл бол Монголын клубүүд амжилт үзүүлэх хэрэгтэй гэж байна. Тэгвэл нь 4-5 сард нь ингээд бэлтгэлгүй байж байгаад тий. Одоохонд бол манай клубүүд бол энэ станы орнуудтай адилхан 2 сард тэмцээн эхлэх болонгууд нь ингээд Түркт ч юм уу тий Тайланд очиж 2 сард сууж байгаа шууд ордог тийм боломж тухайд байгаагүй. Байхгүй тий. Байгаагүй шүү дээ. Тэгэхээр харин тэр үнэхээр одоо ингээд 8 сард тэмцээн эхэлж байгаа бол манайх ч гэсэн адилхан гэж хэлэх хэрэгтэй байна. Хөдөлгөөнд дамнаад явах гэдэг. Манайх ч гэсэн адилхан 7 сард лиг хаагаад 8 сар 9 сараас шинэ үйлрэлээ эхлүүлээд нэг тойрог яваад тэгээд 4 сараас 7 сарын хооронд дахиад 2 тойрог буюу нэг 3 тойрог. Яг бол 2 тойрог өмнө байсан шүү дээ 90 тоглолттой. Тэрээс хангалтгүй таваа. Нэгдлийн тоглогчдод орж 30 тоглолт хийх шаардлагатай. Их зэрэгээр холбооны цум лиг шгшээ багийг тооцоод явах. Тэгэхээр нэг клуб нь 27 тоглолт хийх юм бол 3 тойрогоор явбал ядаж н тоглолтынхаа чанар буюу тоогоороо бид нар хөдөлгөх юм болов. Хоёрдугаарт
клубын төвшөнд бол энэ бүтэн удирдлагын туршид бага бэлдээд үйл ажиллагаатай байна гэдэг чинь бас өөр асуудал байхгүй. Тэр талаас нь бол хоёр том юу ийсэн кондишнээс нэг нь болохоор лиг дуусаад 7 сард наадмын өмнө лигээ дуусгана. Тухайн Монголын лигийн аварга нь бол эд юу гэдэг формтойгоо аварга авчихсан. Дээрээс нь баг нь бэлэн. Тийм байгаа учраас шууд бэлтгэлийнхаа өргөжлүүлээл 8 сарын дундуур шууд шинэ үйлчлэлийн хөтөлчгээр яваад боломжтой. Тэгэхгүй 4 сард лиг эхлүүлчих юм бол яах нь гэвэл нөгөө л асуудал яригдах байхгүй юу? Аялал аварга нь болох юм. Одоо шил бид нар чинь 8 сард эхлэх тэмцээнд хөөж орох болчиход байгаа байхгүй юу? Тийм байна. Энэ араас нь хөөцөлтөлгүүд явж болно гэсэн үг тийм үү? Гэтэл журамдаа л юу заасан бэ гэхээр тухайн гишүүн холбоо аль тэмцээний аварга явуулж болоо гэсэн бас тийм зохицуул байдаг. Лигийн аваргаас холбооны цамаа аваргаа гэдэг лигийн явуулах уу. Хоёр дахь шалтгаан нь болохоор лиг нь одоо 10-11 сард өсөөгүй ямар ч тойрог авсан дууслаа хэд чинь 2 сард юм 3 сард лиг эхлэх энэ хугацаанд яах вэ гэвэл клубүүд ингээд бүтэн удирдлагын турш бүтэн жилийн турш цалингаа өгдөг клубүүдс нэлээд болцсон байна тийм одоо нөгөө вард структурлээсэн 12 сарын турш цалингаа өгдөг ч одоо бид нар нөгөө мэрэгжлийн буюу хагас мэрэгжлийн төвшин төгөөр орж ирж бүтэн юм байдалтай болдог. Нөгөө л яддаг санхүүг асуулт бариад гэж байгаа юм. Үнэхээр тэгээ доктортой санхүүжилттэй спонсортой өөр гэсэн орлоготой болсон байгаа тохиолдолд энэ одоо өглөө удирдлага бид нар бусад орнуудтай адилхан гадагшаад өгөх хэрэгтэй. Ялангуяа солонгосын К-лиг 1-р лигийн багууд бол ерөөсөө бүтэн өвөл бол 2-3 сард Вьетнам өнгөрөөж, Тайланд өнгөрөөж тэгээд тэлээгээл нөхөрсөг үйлдэлтэйгээл. Тэгэхээр одоо ингээд тоглоол хэдэн сар зөв суух биш. Англ ямар нэгэн байдлаар ингээд бэлтгэл ажиллаа хийгээд явж байгаа юм бол тухайн клубийн хөгжил цаашлаад одоо нөгөө тухайн хөгжил болох болов гэж бодож байгаа. Тэгэхээр одоо бол лигийн төвшин ямар гой бүгд харж байгаа. Ингээд дор бүр нэг чигээд сайжруулах талаас явах та. Тийм шүү дээ. Бидний ч гэсэн тийм боломж зөндөө байгаа шүү дээ. Клубын төвшөнд бол доод насны хүүхдүүдээ аваад хол хараад хэрэггүй шүү дээ. Орос улс байна, Хятад улс байна, ойрын аймаг клубаараа тэнэл тоглоход бол нээлттэй шүү. Зардал нь гайгүй тий. Одоо дэрэнгийн хүүхдүүд чинь бүр нэг том тэмцээнд ордог шүү дээ. Хаана нэлээ нэг Скандинавын орнд очивол болохгүй юм бол байхгүй. Хүсэл байх хэрэгтэй тий. Хүсэл болно одоо боломж. Харин тэгээд ерөнхийдөө подкаст маань өндөрлж байна. Би тэгээд уламжлалсараа нөгөө асуултаа асууч зочноосоо. Манай жаргалын үед бол аль жаргал гэж яг юу гэж тодорхойлох. Тэгэл дуртай юм хийгээл явах ч тохооны аль жаргал болов. Чаддаг зүйлээ хийгээл уртгаа хийгээл явж хахад өснө хийгээд явж байгаа ч аль жаргал. Тэгэл эрүүл сар бол энэ тойрон аль жаргалтай байхад тэгээд өндөр яванда болчихно даа гэдэг шиг. За. Тэг ямар ч жаагид урилга хүлээж авсан маш их баярлалаа. Цаг зав гаргаж ирсэн. Тэгээд дахин баяр өргөчмээр байна. Бага дээдлийг рүү буцааж орууллаа. Ирэх жил магадгүй ойлаа яг үдий тэгэл дээдлийг явраг болчихвол дахиж ингэ сууд юм яриа сууж цомоо тавиад суужихыг бас үүсэхгүй юм да тий. Ийм ерөөл тавиад өнөөдрийнх подкаст өндөрлөө. Урсан маш их баярлалаа. Сайхан ерөөл төвшөлтэй баярлалаа. Тэгээд жаагидаа болон аргист нь эрүүлийн хамгийн гол нь эрүүлийн хийх хүсмээр байна. Тэгээд эрүүл байхад бол бусд ажил бол болно даа л гэж хэлээ да. Тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн подкаст маань өндөрлж байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсье, сайхан амарцгаагаарай.